би нэг 7-8 дугаар ангид байхдаа л дуу дуулж эхэлсэн л те. Тэрнээс өмнө бол одоо өөрийнхөө дуулдаг барьдгийг сайн мэддэг байсан. Манай тэрэ байх нар бол айгүйх 90-ад оны их үед уран бүтээл дуу хийж хамтлаг байгуулж одуулж ирсэн. Тэднэрээс би хараад ер нь ийм дуучин болох юмсан гэдэг хүсэл их төрсөн. Алт үеийн за энэ рок попын бас алдартай дуучдаг хараад ямар гоё юм бэ? Энэ ах эгч нар шиг гоё дуучин болох юмсаа гэдэг хүсэл мөрөөдөл бол ер нь жоохон махасаал төрж исэн. Зурагтаар дандаа гоё дуучид гарч үнэхээр Монголын манаас гайхалтай уран бүтээлч гардаг байсан. Тэгээ тэр бүхнийг харж шүтэж хайрлаж өнөөдөр бас энэ дуучин болох гараа маань ихсэн. Ирээдүйн одод гэдэг тэмцээн байсан. Дууных нь ирээдүйн одод бүжгийн тэмцээн болохоор одод болох юмсэл ингээд. Залуучдын соёлын төв зохион байгуулалт хүүхдийн энэ уралдаануудад оролцож исэн. Эхний нэг жилд нь оролцоо, дараа нь бол урилгаар дуулах гэх мэтчил тухайд болдог байсан. Одод болох хүслэн ирээдүйн од гэдэг ийм одоонохоор бол гиган алсын одод гэдэг шиг ийм уралдаан тэмцээнд болох оролцож исэн. Одоо одод болох хүсэл ингээ бүжгийн уралдаан болдог байсан тэмцээн. Одоо рэп бүжгийн тэмцээн. За тэр нь би 2 удаа одоо шилдэг бүжигч болж исэн. 7 дугаар ангида манай хөгжим бүжгийн манай ангийн 5 охтууд одоо нийлж тэр тэмцээнд орж исэн. Одоо маш амжилттай гран-при шагналыг авч исэн. Жохон багч ингээ тэмцээнд оролдоод медаль аавна гэдэг нөгөө медаль ингээл 3 хоног ингээл тэрвэл өвтлөөл ямар ягаад гэвэл тэр нөгөө бүх зүрх сэтгэлээ зориулаад ингээ хүч хөдөлмөрөө ингээ зориулсан учраас тэр зүйлд маш их хайртай байдаг байсан. Би тэгээ ирээдүйн одод гэдэг тэмцээнд нь ороод тухайн үедээ бас нэг улирлынхад нь төрүүлж ирсэн. Тэгээд тэр бол бас миний бас нэлээд бас надад бас урам өгсөн тэмцээн байсан. Ерөнхийдөө бол дуучин болох хүсэл мөрөөдөлтөд хүрэх бол хамгийн түрүүнд оролдлого хичээл зүтгэлээс л ихтэй юм шүү гэж хэлмээр. Чи одоо үнэхээр яг дуучин болоод ингээ амжилт гаргаж чадах уу? Тэ энэ зүйлээр ингээ хол явж чадах уу гэд зарим хүмүүсүүд хэлжсэн усууч бас байдаг те. Гэхдээ миний зүрх сэтгэл надад юу хэлж ирсэн бэ гэхээр чи ирээдүйд амжилт гаргана. Амжилт гаргахын тулд чи өөрөө тэрнийхээ төлөө тууштай байх хэрэгтэй гэж бодсон. Хүнд асар их дур сонирхол байвал тэр хүнд зүйл бол өөрт нь юу ч биш юм шиг санагддаг. Тийм учраас юмыг хүнд гэж бодох талаас нь бодоод ирэхгүй. Асар их дур сонирхол, асар их одоо тэрлүү шуналтай ханддаг байх асуудал нь чухал байна. Хүн хүсэж мөрөөдөхд бол амархан боловч тэндээ хүрнэ гэдэг бол маш их цаг хугацаа, зарим нэг зүйлийг их сайн дэвчих хэрэгтэй байдаг юм билээ. Тийм учраас хамгийн хэрэгтэй зүйл бол дэвчээр бас зорилгодоо үнэнч байх, хүсэл мөрөөдөлтөд үнэнч байх нь хамгийн чухал. Тэгээ ер нь бол өөрөө урлаг маань бол хүн маш том хүмүүжил өгдөг гэдэг утгаараа бол одоо энэ урлаг гэдэг зүйл нь маш гайхамшигтай сайхан зүйл. Дуучин хүний ажилчин бол нэг талдаа бол буян хийж байгаа гэж шүү дээ. Энэ чинь хүмүүсийн сэтгэл санаанд хургацсан байсан муу хар энергиудыг гаргаж хүмүүсийн сэтгэл дотор сайхан энергийг шингээж өгдөг юм одоо буянтай. Тайзан дээр гаргасан дуугаа дуулж тэр дуусан дуугийн маань үзэгчд хүлээж авч одоо надад зориулж алга ташрах тэр мэдрэмж маш сайхан байдаг. Монголынхаа одоо нийт ард түмэнд уран бүтээлээрээ танигдж, хайрлагдж, одоо хүндлэгдэж явна гэдэг бол хамгийн сайхан уран бүтээлчний хамгийн сайхан зүйл тэр үед юм да. Хамгийн гоё юм нь тайзан дээр хүндлүүлэх. Хамгийн гоё. Зургатаар гарах, зүгээр од болох бол нэг тийм сонир биш. Сайлх хамтлаг гайл ихэд тэр зэрэтлийн орилон гэж орилж байгаа. Тэр л хамгийн гоё шүү дээ. Би бол эмээ өдрөө өссөн. Тэгээд ийм хүүхдэд дуучин босдоо миний амьдрал бол бүхэлдээ өөрчлөгдсөн. Одоо үдээд ингээд энэ ярьцлагыг өгөөд одоо бяцхан дүүнэртэй бас ингээд ярьж байгаа их баяртай байна. Ийм сайхан боломжийг урлаг надад олгосон. Урлаг гэхдээ хатуу чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ энд өөрийгөө зориулж чадах юм бол урлаг бол мэдээж шагнадаг. Бахархах зүйлтэй байна гэдэг маань бол өөрөө их том одоо шагнал учраас ялангуяа манай залуучууд маань одоо ирээдүйд хойч болж байгаа дүүнер маань бол би яавал сайн дуучин болох уу? Яавал тэр зүйлийн оргилд нь хүрэх үү гэдгийг маш тань одоо өөртөө зорилго тавиад өдөр болгонд маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Зорилгодоо одоо үнэнч байх хэрэгтэй гэж боддгийг. Хүсэл мөрөөдөлтөө бас үнэнч байх хэрэгтэй гэж боддгийг. Дуучин болох бол ганцхан өөрөө дуулаад бүжиглээд шүлгээ зохиохыг хэлдэггүй. Хамгийн том нөлөө оруулсан хүмүүс бол New Star студийн хамт олон анхны хайрын дууд болсон Жилявтай залуу тэднэр л бүтээсэн гэгэн алсын одод 2014 оролдооны оролцогч та нар ч гэсэн дүүнерт маань над шиг юм боломж бас байгаа. Одоо яг одоо бас ирээдүйд дуучин болъё. Энэ урлаг гэдэг энэ том айлд одоо бас өөрийнхөө хүч авьяасаа сорьё гэж байгаа манай эрхэм дүүнер маань те хамгийн дөрөнд одоо бас
ах эгчнэрээ бас их сайн сонсож тэр улсуудын бас хэлж байгаа ярьж байгаа зүйлийг бас сайн олж авах хэрэгтэй гэж би өөртөө бодож байна. Ер нь бол аливаа тэмцээнд ороод төрүүлэхтэй чухал биш. Энд оролцоод өөрийгөө сорж үзээд өөрийгөө хэн бэ гэдгийг мэдрэх нь хамгийн чухал байдаг. Энэ урлаг гэдэг юм хүнийг төлөвшүүлдэг. Одоо дуу гэдэг юм бол хүнийг одоо өрөвч зөөлөн сэтгэлтэй болгодог, төлөвшүүлдэг, соёлтой болгодог, ухамсарыг дээшлүүлдэг те. Ийм гоё наадамд ингээ оролцож байгаа одоо жил ирэх тусам энэ хүүхдүүд маань улам чанарчж байна. Одоо ер нь эцэг эхчүүд хүүхдүүдэд гоё анхаарал тавьдаг болсон байна. Тийм учраас энд оролцож байгаа хүүхдүүд маань илүү их зоригтой, илүү гоё зоригтой те. Ганцхан одоо би нэг дуучин болно гэж байгаа юм биш. Өөрийгөө илүү гоё сориод энэ тайзан дээр одоо юу чаддаг вэ гэдгийг л харуулаасай л гэж хүсэж байна. Хүсэл мөрөөдөл гэдэг бол хамгийн агуу зүйл шүү. Мөрөөдлөө чам биелүүлэх бүрэн бололцоог гэгэн алсын одод маань одоо олгож байна. Тийм учраас энэ бол чиний алдах ёсгүй боломж гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Миний бодлоор бол бидний ирээд бол хүүхдүүд гэгэн алсын одоо одод болж байгаа эрхэм одод үнэртэй бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд ахын та нарыг бас чин сэтгэлээсээ дэмжих болно. Энэ нэвтрүүлгийг би үзэх дуртай. Тэгээд Монголын ирээдүй болсон одоо ирээдүйн мундаг дуучтай, хавьяаслыг бяцхан дүүнэртэй бүгдэнд нь чин сэтгэлээсээ амжилт хүсье. Гэгэн алсын одод 2014 энэ сайхан уралдаанд оролцож байгаа нийт бяцхан дүүнэртэй залуучуудаа бүгдээрэнд нь авиас бэлгийн урлагийн өндрөөс өндөр амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Бүгдээрийнх нь авиас бэлэг дэлгэрч явах болтугай. Гэгэн алсын одод 2014 урлагийн наадамд оролцож байгаа бүх хүүхдүүдтэй амжилт хүсмээр байна. Тэгээд бити шантраарай, ямар ч гэсэн чиний мөрөөдөл биелэх болно гэж хэлмээр байна. Тэгээд мөрөөдөлтөө үнэнч байгаарай, зорилгодоо үнэнч байгаарай. Тэгээд өдөр бүр бэлтгэл хийж, өдөр бүр одоо сургуультаа хийж байгаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд амжилт хүсье хүүхдүүдтэй.